Та нөө Япон улсаас мэдчилж байна. Энэ улсад би 34-т ирж байна. Яг одоо бол Японы хамгийн жуулчны их ирдэг сакура цэцэглэх үе. Шибуя, Шинжуку хоёрын голд байдаг Йойоги гэдэг паркд ирсэн байна. За сакура цэцэглээд бол ерөнхийдөө бол 7 гаруй хонжоогоо. Тэгэхээр ерөн сакурагийн сүүл үед ирсэн байна. За энэ дээр ямар бичлэг хийх вэ гэхээр би одоо Йойоги парк, Такашита гудамж, Шибуя, iPhone-ы дэлгүүр гэдэг газруудаар явна. Явахдаа би юугаа ашиглахгүйгээр пүүт ашиглахгүйгээр хөл нүцгэн цагаан өмс өмсөж явнаа. Цагаан өмсөө өмсөд Японы гудамжийг хүмүүс цэвэрхэн гэж ярьдаг. Тэр хэр үнэн байна. Тэр хэр үнэн байна. Өмс хэр халтар болох вэ гэдэг. Энэ бол гадны видео байдаг. Тэр шиг яг үнэн байна уу? Хэр цэвэрхэн газар байдаг юм бэ? Бидний мэдхээр бол Япон улс бол дээд зэргийн цэвэрхэн, ямар ч хоггүй, хогоо ингэж хайдаг, гудамжинд нь шороо байдгүй гэж боддог. За, хардаг. Үнийг туршиж үзцгээе. Японд 200 гаруй сакура бий. Хэдхэн өдөр цэцэглээд хийсэд оддог. Үүнийхт хэд хүний амьдралтай зөөрөлдөг. Хоромхон зургийн гооцгол. Өнөөдрөөрөө амьдрах урлаг. Өчигдөр бол түүх. Маргааш бол ирээдүй. Өнөөдөр бол бэлэг юм гэдэг шиг. Хийсэн унахын торыг авчирсан. Нэгэн зүйлийг хэлдэг. Энэ үеэр нохоотойгоо найзуудаараа пивон ангийнхаа хүүхдтэй паркаар зугаална. Аль эсвэл ганцаараа юм бодсон шигэ модны дор сууна. Зарим нь харин нохоотойгоо дугуйна. За энэ Шибуя, Шинжуку, Харажуку бол гарцаагүй жуулчны их гудамж. Бараг л 50%-аас илүү шахуу гадаадын жуулчид энд байгаа. Тэгээд Харажуку ялангуяа Японы загварын гудамж гэж ярьдаг. Энд бол юу ч хамаагүй өмссөн шин содон загварлаг зүйлс. Тэгээд залуучууд маш их байдаг. За. Цагаан амьс. Одоо би гутлаа тайлаад цагаан амьс өмснө. Цагаан амьсд бутлгүй явж явах үед бол Япончуудын болон гадныхны над руу харах харцал их сонирн байх байхаа. Гэтэ уцаараа байнга лайв стрим хийж байгаа юм шиг явахгүй бол галзуу хөнгөж одож магадгүй. Гэтэ хүмүүсийн бодол хамаагүй. Дараа гоё үцхэд ингэж тэнэгтэж байлаа гэж үзэх юм да. За. Сошин цагаан Adidas-ын амьс. Бага. Яг амсууд. Чод амьсаа угаах хэрэг гарах та. Нэлээд салхитай байна. Энэ утас бараг унж магадгүй байна. Тэгээ утсаа барьлаа. Утсаа ортолоо дээ. За. Амцаа. Өмсөж байна. Өмсөх гэж байна. Утлаа тайлаад би утлаа хийх ууттай ярьсан. Гадны хүмүүс ингэж хийдэн шүү монголчуудаа. Би тэрийг дөөрөж байгаа юм шүү. Японд хэр болох нөө үзээдгий. За, утлгүй байна яг одоо амьсаа өмсчлөө. Утлгүй ер нь явж үзээгүй юм байна. За, халахаа явлаа.
Утлгүй ер нь явхад ямар байх бол дандаа гүцтэй явдаг. Одоо гадны хүмүүс хараад эхлэх байх. Тэ ихний ээж анзаарахгүй байхаа. Зя. Бүлт бол нэг төртэй юм бол ерөөсөө баахгүй нөө. Би бол жоохон хар болох гэж бодож байна. Бусдаар бол гайг байхаа. За энэ Йоги парк маань Такашита руу шууд алхаад орчдөг. Жохон шорот байсан байгаад шүү. Хүмүүс ер нь доошоо харж явдгүй юм шиг байна. Тэрөөсөө анзаарсан юм байхгүй байна. За энэ бол Такашита стрит гэдэг миний түрүүний яриадсан хамгийн алдартай загварын гудамж байгаа. Тэр нь камер дээрээс өөрийгөө харж болно. За би өөрийгөө харуулъя. Хөл нүцгэн байсаар байна. За би хаана байна? Би байна уу? За жоохон урагшаа алхах юм байна. За тэр харагдчихэв. За намайг бол нэг ерөөсөө тийм тоож харж байгаа ч хүн байхгүй байна. Харсан ч араас алхаж байгаа хүмүүс л харж байгаа. Эднэрт бол өөрсдийнх нь амьдрал чухал, бусдын ямар байх, яаж харагдах бол ямар ч чухал биш. 2 секундын бодол болоод 20 минутын дараа мартагдана. Тэгэхээр бид нар яаж ч явсан хинт ч хүн яах вэ гэж харах нь хүнд харагдах гэж юм их нь хамаагүй гэдгийг харуулж байна. За би одоо ямар нэг юм ярихгүйгээр энэ гудамжийг ингээд сайхан дэлгэхэд нь харуулад ой ID хэвсэд үгээ. 大阪の街今日も天気こんな商店街へかしこりそうや買い物クラブ下げて歩くこの道今日も元気に行きましょうか色とりどりの果物に野菜新鮮で美味しい魚や肉もお店のおっちゃんおばちゃんの元気な声が響き渡る大阪の商店街活気に溢れて買い物するだけで楽しい Тэгэхдээ нэг юмнаас их айж Япон хотод намхан болохоор айгуу тийм зузаан уралтай өндөр өсгийтэй гутлаад өмсдөг. Тэгээ хөлтэй гიშгчүүд бол нэлээд балаа юм болох хаа. За юм сүвнэрүүд энэ мэдээ жуулчны газар болохоор та хэд нэг юм хэлэхэд жуулчны гадаадын одоо аялаар ирж байгаа хүмүүс томоохон жуулчны бүсд байдаг энэ дэлгүүрүүдээр 5500 йенээс дээш худалдан авалт хийхээр татваргүйгээр буцаа одолтой авдаг байгаа. Ингээд ерөнхийдөө янзын сайхан загвартай хүмүүс явж идэг. За одоо бол ингээд яхад бол бараг л нэг 80% нь бол гадаадууд энд байна. Яа, хос маань бол 30 сая доллар хүлээж авдаг. 魅力たっぷりここでしかない出会いもある人情味あふれ温かさまた来たいなと思うやろほなまた来ました. За энэ гудам бол нэлээд уртаа.
бараг л хэд юм бэ? Тийшээ 100 бараг 400 м хацаа байгаа болоо. Тийшээ ингэж байдаг. Сая би ингэж алхаад явж байгаа. Тэгээд нэвт гараа төв өөр гудам руугаа авдаг. Micropic жижиг хаан. Жижиг хаан байгаа юм шиг. За миний хард байгаа газар бол алдарт Shibuya Cross. Shibuya-гийн уулзвар. Энэ бол 1885 онд анхны Яманато лайны одоогийн замыг хийснээр Shibuya өртөө маань суурь наг тавигдчихсан. Өдөрт 3 сая гаруй хүн зорчдог. Ийм алдартай уулзвар байдаг. Энийг бол Shibuya болон Shinjuku гэдэг нэрийг Японд үзээгүй ч гэсэн хүмүүс бүгдээрээ мэдж идэг. За яагаад вэ гэдэг нь бол энд байдаг мэдээж Hachiko нохотой холбоотой. За одоо бүгдээрээ зам гарнаа. Тийшээ нэр Монголын элчин бас байдаг. The city's supposed to be so bright and neon lights gleaming as we move through the crowd, feeling the rhythm, dancing to the sounds. Baseline drops, body start to space white glistening in this electric display. From every corner, people come alive in this walking show. Манай монголчууд энэ талаар бол сайн мэдэхгүй баха. Hachiko нохоо 1932 онд төрсөн. За тэгээ Hachikoгийн түүх маань болохоор 1934 онд Hachiko гэдэг энэхүү нохоо Токиогийн их сургуулийн профессор эзнээ орой болгонд эрэхт нь хүлээдэг байжээ. Яа тэгээд нэгэн орой ирээгүй. Ёо зүрхний шигтээс өлөө нэг өчнөр тэр профессор нас орчдөг. Тэгээд Hachiko нохоо бол орой болго ирдэг байсан. Орой болго ирсэн нь дамжраад бүр 9 жил болсон байдаг. Энэ авийнхан Hachiko нохоо хараад их өрөвддөг. Тэгээд олны танил болчихсон. Нөгөө нохоо чи ирээг бол яана гэд бүгдээрээ хардаг болчихсон. Ирсэн байна уу гэд. За тэгээд 1934 онд Hachiko нохоо маань энэ хөшөөгийн хүрлээр барьж исэн. Хамгийн сонирхолтой нь Hachiko нохог амьд байхад нь хөшөөг нь барьж исэн юм байлээ. Hachiko нохоо өөрөө 1935 онд нас орсон. Тэгэхээр эзэнтэйгээ 2хан жил төрөөд эзэнтэйгээ 2хан жил байсан. Хүлээгээд 9 жил гээд 11 жил амьдэрсэн. Энэхүү нохоо нас барахад нь Токиогийн байгаль шинжлэх ухааны музейд чихмэл болгоод одоо хадгалдаг. Та бүхэн очиж үзэж болно. Энэ бол Японы үнэт сангийн бэлэг тэмдэг. Тэгээ жуулчдын болон японочдын уулзах цэг нь болж өгдөгөө. Hachiko нохоо. Тэгвэл манайхаа ингээ үзчихэд нөгөө нохоон дээр ирчлээ. Зураг авахулчлаа гэж гараа явчихдаг. Яг юм утга бүх түүхэн судлуулаас ондоо.
Let's see what will happen. That's you. Wait. With elements, we just choose. За Шибуягаас Яманата лайн бол түрүүний ярьсан 1885 онд анхны суурин тавигдсан. Тэгээ хамгийн ачаалалтай нөгөө та бүхний харж ирсэн бол чихээд яваад идэг лайн. Чи ингээд амьдралтай анх удаа бодлогоо нэвтэрч байна. Сайн үдэж. Залуугийн харц. Өдөр хараг байна. Япончууд бол нэг хулгаагаар хардаг. Метрод их яриад идэггүй. Нэг хальт хараад. Өнөрөө бол ихцэлж харахгүй. Ихцэлж харах юм бол дургуутдаг. Яа ингээд хажуугийн хэсэг нь байна. За нэг ашиглахгүй нэг өдөр явж үзлээ. Шибуя, Йойоги, Такешита гэдэг газруудаар явж үзлээ. За та бүхний хүсэн хүлээж ирсэн. Би бол яг баг зэргийн халтар болсон баг гэж бодож байна. Цагаан амьс маань ямар болсон байх болоо гэдгийг харцгаая. Бас гайгүй. Энэ болсон байна. Яг л ер нь бодсноор болж ийм Дубайд хийсэн бол энэ бол цав цагаан байх байсан баха гэж би итгэлтэй. Дубай шалыг бүр айгүй саундаж угаад юм байлаа. Гудамжаар нь чалаг нь гудамыг нь цагаан хөөсрүүлж угаад юм байлаа. Японд бол нэг эмэртөө. Зя. Өдрийн бичлэг ингээд дуусгая да.